өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө хэрэгдүү тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан хоёр хүмүүндэд сонсогчдоо Зинда подкастын ээлж нэгэн онцгой дугаар та бүхэндээ хүрэхэд инхүү бэлэн болсон байна. Өнөөдөр та бүхний өмнө бид бүхэн бол Монгол хоол, Монгол соёл, тэр тусмаа Монгол ахын тийм ресторанда ороод Монгол хоолоо идээ сууж байхад яг ямар гоё байдаг гэлээ тийм ээ, сайхан очоод мах чанаад хуушуртай. Тэгэл яг л гэрийн хоол шиг, эмээ өвөгийн хоол шиг, ээжийн хоол шиг тийм амттай газар Монгол таана вэ гэх юм бол би бол ямар тач хэдий оюутан зэндэ хамгийн түрүүнд бол ямар тач хөхүүр гэж нэрлэнэ. Ягаад гэх юм бол оюутан залуучууд бид бүхний яг тийм Монгол маягийн хоолой гэдэг. Цаанаас нь гоё затгалаа үеиг болдог шүү дээ, тий. Тэр мэдрэмжийг өгч чаддаг газар бол зайлшгүй хөхүүр байгаа. Тэгэхээр өнөөдөр бол хөхүүр төр хувьцаат компани захирал хөхүүр айраг зоог рестораны үүсгэн байгуулагч Чойж анцахнаад ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамч бас энэ өдрийн мэндийг хүргэе. За, хоёулаа өнөөдөр айгаа гоё сонирхолтой яриануудыг бол явуулъя гэж бодож байна. Тэгвэл угаасаа наадам гэдэг бид бүхний бол одоо түүхэн 100 жилд одоо наадам яг болох гэдэг нь болохгүй нэ яг тэрийг бол сайн мэдэхгүй байна тийм ээ. Төр засгийн шийдвэрч эргэлзээтэй босгочдын маа зэндээ шийдвэр эргэлзээтэй. Гэтэ бид бүхэн бол тодорхой хэмжээнд бол өөрсдөө агаар сэлхэнд бол ёс уламжлалаараа бол наадцах нь бол тодорхой. Тэгэхээр хамгийн ихний зүйл наадмыг хийж бид нар хуйшур болон айраггүй төсөөлдгөө штэ. Тэр хоёулаа яг Монгол айраг гэдэг тэр шин чанараас эхлээд аваад үздэг хөө. За яг айраг гэдгийг бол бид нарт амралт зугаалга элдв газруудаар явахдаа бол аль нэг малчин айл явтанд очиод бол малчнаас нь аваад уудаг эсвэл ингээд хөхүүрийн айраг цаанаас нэг бас аатай шүү дээ тий. Яг онцлогийг нийлээч хаа. За тэгэлгүй яг уу айраг бол Монгол үндэсний одоо брэнд ундаа. Энэ бол нүгэлчин буюу малчин ахуй соёлоос бол салшгүй холбоотой юм өн удаан жил оршин тогтнож ирсэн. Ялангуяа монголчууд одоо морин төвөргөн дээр одоо морийг адуулан маллаж эхэлсэн тэр цаг үеэс эхлээд монголчуудын маш их одоо сайн нарийн ярих юм бол Чингис хааны дэлхийн талыг эзлэхэд ч гэсэн ерөөсөө тэр хүнсийг залгуулж ирсэн ганц бүтээгдэхүүн бол ерөөсөө айраг байдаг. Яагаад та бүхэн кино манум дээрээс харж ирсэн баг түүхэн кинонууд дээр нэг баатрууд дандаа тийм унгын дагуулсан гүү унж байлддаг. Тэр юу хэлж байгаа юм гэхээр аян замд явахдаа дандаа гүү унж явдаг байсан. Унгын дагуулад явдаг. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр айргаа ууж явж байгааг хэл илэрхийлнэ. Тэгэхээр ерөөсөө энэ айраг гэдэг зүйл чинь бол ганц одоо үндэсний ундаа гэж хэрлэхээс гадна хүнсний бүтээгдэхүүн болж байдаг, ийм болж байдаг. Тэгээ хүндэтгэлийн ундаа болж байдаг. Сайн ярих юм бол сархадч болж чадна тий. Тэгээ ийм гайхамшигтай бүтээгдэхүүнийг бид нэр өнөөдөр 21-р зуунд одоо дэлхийн глобалчлал хөгжил техник технологитой ингэ явахдаа бол яг үнэндээ бол орхицсан байна. Тэгээд одоо нэг цэнхэр савтай л орхицсан. Цэнхэр савшаар канистр хоёртой л орхицсан. Тэгээд нөгөө тараг сүүгээ олголоор бол 9 шийдвэр гоё хөгжүүлж байгаа шүү дээ. Тэгээ айрга орхицсан. Тэгээд энийг л одоо би одоо манай хамт олон харсан. Тэгээ бид нэр энэ дээр одоо 4 жил гарan 5 дахь жилдээ ажиллаж байна. Яг л одоо хүүр ресторан гэхээсээ илүүтэйгээр яг цаана ингээ байгаа энэ айргийг үйлдвэрлэж байгаа малчин олон түмэн байгаа. Энэ олон түмний энэ сайхан хөлс хөдөлмөрийг бид нэр хүндэтгэлийн одоо хүндэтгэн хөгжүүлье гэдэг дээр манай компани зорж ажиллаж байгаа. Тэгээ энэ ажил маань ч гэсэн маш амжилттай явж байгаа. Тэгээд хэзээ цар тахал энэ төрөйгээд олон асуудлууд бас бид нэр тулгарч байгаа ч гэсэн ямар ч гэсэн бууж өгөхгүй зорилго бол холын зорилго байгаа учраас ингээ сайхан явж байна да. Хөхүүргээд за бид нар бол ерөнхийдөө массын хувьд бол яг Монгол хэв шинжтэйгээ ороо суугдсан дээр тэр мэдрэмжийг авдаг цөөн хэдэн байгууллагууд бол байгаа тийм ээ. Одоо яг тийм үйлчлэгээний газрууд гэж хэлж болох бах. Гэтэ зарим нь бол яг одоо жишээлх юм бол би өөрөө л мэдрэмжээс одоо яг Монголд байгаа өөрөө л орж үзсэн газруудаас жишээ аваад хэлэхэд нэр дуртахгүйгээр тийм яг ч бас ингээд яг Монгол мэдрэмжээ бас авчиж чаддаг байхгүй. Яг нэг эмээгэндээ очиж сууцсан юм шиг мэдрэмжээ авч чаддаг. Одоо жишээлбэл нэр бүхий тэр газрууд тэр. Тэгвэл хөхүүр дээр ороод явчихгууд чинь хойдолд одоо жишээлбэл ингээд Баатар цайдрын одоо тий айгүй гоё Монгол зөөсүүд ингээд байж байдаг. За тэр тусмаа тэр айраг за тэр хуйшур бас лаатай л дараа одоо бараг л ингээд агараад ишвэс. Яг тэгэхээр энэ өөрөө юу энийг илэрхийлээд байгаа зүйл юм бэ гэх юм бол
хөхүүрийг та анх жишээлх юм бол хамт олноороо ингэж үүсгэн байгуулахдаа яг яагаад? Яг яагаад хийх вэ? Зөвхөн бизнесээр нь харж хийж гин үү? Аль эсвэл бол өөр хэв шинж онцлогийг ижил төрлийн газруудаас ялгарх онцлогийг нас дуртаж өгөөч. Тэглгүй яах вэ? За хөхүүрийг бол яг анх нээжсэн түүх маань бол нэг тийм актер гоё одоо том зорилгыг шууд ингээл анх төлөвлөөл за шууд ингээ гээл төлөвлөж чадаагүй л дээ. Тэр бол их гинтийн сонирхолтой байсан. Яг тэгэхээр найзтайгаа л одоо нутгаараа аялж явж байгаа л 107 сар гаргаад аялж явж байгаа л санамсаргүй ярьсан. Ер нь ингээд аригтай айгу маань нутагч нь яг өөрөө булган сайхан учраас. Тэгээд тэрнгөр ингээд олон айлуудаар ороод тэр аригны соёлыг тэр хүн одоо яг одоо урд нь мэдрэгүйгээр мэдэрсэн. Шахуулсан, дэмбэдсэн, хуроодсон, дуулсан. Тэгээд айргны амтанд орсон. Тэгээд ямар гоё юм бэ гэ. Тэгээд ийм гоё ингэж шингэдэг, ийм гоё байдаг юм гээд бүр хоол идэхгүй те. Би хоол идэхгүй айргэл уучи гэдэг хэлсэн те. 12 хоног явж байгаа шүү дээ. Тэгээд ийм гоё газрыг яагаад Улаанбаатарт байдаг ингэ надаас асуухт нь би байгаа штэ уртцааны хажууд асар байгаа штэ гэж хэлжсэн. Яагаад асарт байгаа бэ? Яагаад энийг гоё хөгжүүлэх вэ? Харин тийм уг нь ингээл гоё хөгжүүлмэр лээ штэ ингээд гоё паб, лаунж, ресторан нэмэрлээ штэ гэсэн чинь нээл та яа юу нь болдгоо юм бэ гэд. Гэхдээ нээлсэн ч яахтай гэл ингээл анх яриа өрнжсэн. Тэгэл ирээл шууд нээжсэн. Тэгээд хойдоо бол яг жижигхэн цайны газар хэлбэрээр хийгээл ойрын дотны ахтай Java матан саднаа ажиллуулаад ингээл ирсэн. Тэгэл яг тэр цаг мөчөөс л энэ сошиал медиа олон нийтийн хэрэгсэл за тэгээд энэ хүмүүсийн нөгөө комментүүд байгаа те. Орсон хүн болгоно ямар сайн дэ стори доо гэдэг шүү дээ. Одоо яг ер нь бол ингэжээс алдаа оноо байсан. Тэр бол мэдээж байдаг. Одоо салбарын бишүүний хувьд бол мэдээж алдаанд гаргаж ирсэн. Гэвч ирсэн хүмүүс бол танаа тэр чинь юм байна, тийм байна гэж шүүмжлээд эцсийн дүндээ бол энэ хол явнаа. Чи зөв юм а барьж авсан байна. Энэ бол Монголд байх ёстой. Энийг л одоо хэнийг хийх ёстой гэж ингэж ярьж байна. Тэгээ энэ урам зориг бол ерөөсөө миний одоо өөрөө мэдээллийн технологи мэрэгчлээ хүн тэр мэрэгчлээ байлаад за тэгээд ерөөсөө ингээл амьдралын зорилгоо болгож тавих одоо суурь нь болсон. Тэгэл одоо ер нь би энэ үндэсний ундааг хөгжүүлэх юм байна. Би ер нь энэ өв тээгч болох хэрэгтэй юм байна. Энийг цааш нь мянган залуус 1000 жил хөгжүүлээ явах хэрэгтэй юм байна. Энийг бүр дэлхийд даяар одоо түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна гэдэг ийм л зорилгыг тавиал ууггүй ажилласан. Тэгэл хамгийн гол нь хүнд би зүгээр нэг ийм л зүйлийг хүрхийг хичээдэг. Тэр нь өдөөний одоо энэ Монгол малчин ахуйд одоо нэг ойлголт байдаг. Нөгөө зан сайтай хүн бүхэн суугалдаг, замаг сайтай загас бүхэн суугалдаг. Тэрэн шиг энэ Монгол тэр одоо яг малчин түмний тэр зочлох соёл гэдэг үнэхээр гайхалтай. Ямар ч хүн ороод ирсэн одоо цайгаа бариад эдийгээ бариад хоноо гаргаад шөлөө өгөөд айргаа бариад тэр зочломтгой соёл бол дэлхийн хаанч байхгүй соёл. Тэр соёл уур амьсгалыг л ерөөсөө энэ ресторанаараа дамжуулж одоо хүмүүст хүрхийг зорж байгаа. Тэгэхээр бид нэр яг хөхөр яг л нэг тийм ирсэн хүн гараад явчих хурдан явахгүй тухлаа сууж яадаг л нөгөө зан сайтай айл гэдэг шиг л одоо хүн цугладаг газар яг ороод хоолоо захиалаа байж идэл чинь нэг сайхан гэрээ борцог хөрөөд ирдэг шүү дээ. Тэгэл яг тэрэндээ бараг цаажгаа ямар хоол авах вэ гэдэггүй. Нэг хоёрдугаар гэх юм бол хоёлаа бас үзэг сонсогчтой баг зэргийн одоо тань мэдгөөж гэх юм уу яг тийм мэдээлэл өгье л да. Та жишээлбэл одоо хаач газрын айрыг өчөд бол амсгад ялгаа хэв шинжийг бол мэдхөө. Тэгэлгүй яг уу. Ер нь Улаанбаатар Монгол улсын хэмжээнд бол аригтай ерөөсөө хитгэн аймаг байдаг. Булганы сайхан гэхэд бол хүн болгон жиг мэдчихэж шүү Тэгээ дээ. 5 аймаг л байдаг ер нь Монголд. Төв аймаг, Дундгой аймаг, Өвөрхангай аймаг, Аранхай аймаг, Булган аймаг. Тэгээд аймагуудын дотроо дахиад сумаар ялгаатай. Аймгийн тэрчгээр аригтай биш шүү дээ. Дундгой бол хойдлын сумдууд ч гэдэг юм, Өвөрхангайц хойдлын сумдууд. За Төв аймаг зөвхөн баруун талын сумдууд ч гэдэг юм. Тэгэхээр ер нь яг бусад аймаг сум ариг байх хувьд бол байгаа. Гэхдээ өргөн дэлгэр биш. Тэгэхээр яг үндсэндээ голлоо 5 аймгийг бол аригтай аймаг гэж нэрлэдэг. Тэгэд энэ аймагуудын аригнууд бол яг хүн болгон бас ингээд хэдий сайн ариг уудаг гэсэн ч гэсэн бас АБ-г ялгана гэж байхгүй л да. Адилхан ер нь бол. Гэхдээ бас нэг багцаа бол бас төрнө. Ер нь говь талын ариг байна да тий. Хангай талын ариг байна да. За энэ бол жоохон тэр талын ариг байна. Яг тэгэхээр тэдний маань нөгөө
өв сургамал бол нарны одоо тусаад гэдэг байгаль цаг уурын юунаас хамаарат арай өөр жоохон бий. Гэхдээ нэг нөгөө бүрийн актер нарийн ялгаж болж чадахгүй л дээ энэ бол ялгаатай. Гэхдээ багцаалт нь ер нь тэр бүс нутгийн хайндаа л үзэх нь шүү дээ. Говийн айргийг бол яалтчгүй болгоны айр гэж хэлэхгүй л гэсэн үг ер нь. Та яг тэр хоёрыг яг нэг за ер нь бол нэг аманд чинь тий араанд чинь одоо жишээлбэл ийм ав төрж ивэл одоо ч ингээ хангай нутгийн айр шүү. Ийм ав төрж ивэл говь нутгийн шүү гэд нэг хэлээж. Би бас нэг дараа ор нутгийн явахтаа бас нэг ялгаж үзье л да. Яг хөө тий ер нь шулуухандаа бол ийм байгаа. Жохон урагшлаад ирэхлээр нөгөө бүсийн нөгөө халуун болоод ирсэн говь тал руугаа шиг тийм үү дундгаа өөр хангай гэдэг ингээ урагшлаад ирэхээр айрг нь бол нэгт бол аг одоо их хантагдана. Яг сайн ялгах юм бол өвс ургамлын ялгаа бас байна. Хоёрт илүү нөгөө халуун гэдэг газар утгаараа жоох хэсэглэн ер нь жоох хүчтэй талдаа урагшаа. Хойш аранга булган гэдэг айргнууд бол их зөөлхөн. Зарим хүмүүс бол бүр их нөгөө сайхны айрг булганы айргийг бол одоо баг юу вэ? Хитрхи зөөлхөн байж гэж хэлчих тохиолдол байдаг. Гэхдээ зөөлхий хэрнээ нөгөө цаад үйлчлэгээ чанар найдтар тий намрын айрг бол шууд согтон тий. Тийм учраас яг хоо саяны аймагуудын айрг бол нэг тиймэрхүү зүйлээр бол ялгаатай. Ер нь гэхдээ говийн айрг бол их тийм өтгөн тэгээд их тийм аг сайн ингээд яах юм бол их амтагдана. Өвсний өвс ургамал нь их амтагддаг юм байдаг. Grand Marshal Luxury бид бүхэн одоо бүгдээр яг мэдсгэж авах. Яг тэрэн дээр одоо жишээлх юм бол маргааш буюу 7 дугаар сарын 9-ний өдөр тийм ээ. 9-ний өдөр бол манай хөхүүрийнхэн маань бол за нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэж яг илэрхийлэх зүйтэй байх. Яг өнөөдөр яг хуу та бүхэн ярианы цаашд бол гарна л да хөхүүр маань хоёр салбартай байгаад одоо тодорхой хугацаанд бол үйл ажиллагаа ингээ яг зогссон байгаа учраас гисэн хэд ийцэн дээ тийм ээ. Яг өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан буюу бидний хамгийн түрүүнд аюулгүй байдлын хамгийн тэргүүгнээ зогсдог яг эмч сувлагч тэрхүү эрүүл мэндийн салбарынханда 1 тонн одоо айрыг бэлгэлж байгаа тийм ээ. Тэрэн дээр бол яг мэдээч яг энэ улсын иргэний хувьд бол бас давхар баярлаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тэгээд яг энэхүү бас 1 тонн айрыг бэлгэлж байгаа учир шалтгааныг тийм ээ. Бас яг энэхүү бизнес нь сонсохыг хүсэж байна. За тэглгүй яах вэ? За сая ч одоо бид нэр үнэхээр одоо улс төрийн хувьд гэдэг юм нийгмийн хувьд халуухан зуныг үдэж штэ одоо зун чи одоо өнгөрөө дуусч जैन тийм ээ. За тэгээд маш их Монгол улсын түүхэнд урд хожид болж байгаагүй онцгой үйл явдлууд их боллоо штэ. Цар тахалтай бид нар бүх нийтээрээ тэмцэж जैन тий. Одоо урд хожид үзэж байгаагүй үйл явдалтайгаа учирч байгаа. За тэгэл одоо улс төрийн амьдрал сонгуул гэж ерөнхийлөгчийн сонгуул гэл янз бүрийн үйл явдал зөндөө болж байна. За бүр түүхэн 100 жилийнхаа ойг одоо тэмдэглэж чадахгүй дээр хүртэл тулж байна те. Тэгээ энэ бүх улс төрийн амьдрал, нийгмийн амьдрал бол хүн болгоны амьдралд янз бүрээр нөлөөлж байгаа, сайнаар нөлөөлж байгаа ч юм байгаа, муугаар нөлөөлж байгаа ч хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүс бүгдээрээ л одоо янз бүрээр хүлээж авч байгаа. Тэр реакцуудыг одоо энэ сошиал медиагаар бол бид нар янз бүрээр л харж байна. Ялангуяа би бол Монгол өв соёлыг тээж яваа энэ өв соёл дээр ажиллаж байгаа хүний хувьд бол энд маш их харамсаж байгаа. Ер нь энэ хүмүүс одоо ингээл ярьж байна л да зарим нь одоо наадам хийхгүй байснараа өв соёл далуу болчихно гэж юу байдгийг энэ. Яг үүндээ Монгол өв соёл алдагдаад айгу удаж байгаа байхгүй. Одоо бүтэн шаазангаар авч үзэх юм бол тал нь алга болсон байхгүй. Тэгээд ийм явж байгаа үед бид нэр өв соёлыг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Тэг өнөөдөр бидний өв соёл гэдэг зүйлийг хүмүүс одоо янз бүрээр л хүлээж авч явах шиг байна. Гэхдээ мэдээж хүн болгоны өөр өөрийн байр суурь бодлого өөр өөрийнх нь бол үн зөв байдаг. Тэгэхээр наадам гэдгийн цаана маш их өв соёл явж байгаа. За Монгол улсын бас эдийн засгийн том эргэлт ч гэсэн ер нь баяруудтай холбоотой байдаг. Цагаан сар наадам тий шинэ жилийн. Тэгэл ингээд айгүй олон зүйл энэ бүхний цаана байдаг. Тийм учраас энэ Монгол өв соёл соёлыг бид нар хайрлаж хамгаалахын тулд бол ер нь хүчтэй тэмцэх ёстой. Энэ дээр бол ялангуяа наадмыг бол халдвар хамгааллыг илмээ маш өндөр сахиад үзэгчгүйгээр ч гэдэг юм уу хийх боломжтой байсан болов уу гэж би ер нь зөв хувьдаа боддог. Тэхийн төлөө одоо бид нар хичээх ёстой байсан. Хин хичээх ёстой байсан гэж үздэг. За тэгээд одоо ингээд наадам болохгүй гэдэг жигаан тэгсэн 99 хоног хамарж байгаа тий. Тэгээ бол бас энийг логикийн алдаатай үйлдэл гэж боддог. Тийм амрахгүй ажиллах хэрэгтэй байхгүй энэ баярлаг бол. За тэгээ ингээд зогсооцсон юм чи тийм тэгэл зогсоочлоо юм зогсоох хэрэгтэй байхгүй. Тэгээ зогсоогоогүй тэгээ зогсоог одоо ингээд амарна хүмүүс амарна шүү дээ. Одоо бүгд дээр ихнээсээ байраг цагаагаа захиалал авч байна. Хойшор бузаа авч байна. Майхан саваа аваад ах トゥ хамаатан саднуудаараа хөдөө явах нь хөдөө цуслан явах нь яваад явж байгаа. Тэгээд ингээд мэдээж яг өргөн дэлгэр наадахгүй ч гэсэн гэр бүлийнхээ хэмжээнд бол сайхан баярлнаа. Энэ ойлгомжтой.
Тийм энэ бол ойлгомжтой. За гэвч яагаад энд ийм цаг үе тэгвэл баярлах ёстой хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо яах юм бэ? Тэр хүмүүс өнөөдөр тэнд үүргээ ухамсарлаад өргөсөн тангарахтаа унж байгаад битүү хувц хүмүүстэй ажиллаж байна. Тэгээд энэ өндөр градустай 30 градус хүрж өнөөдөр их шиг ийм халуун байгаа үед тэр хүмүүс хувцтай л байж байгаа. Битүү хувцтай л ажиллаж байгаа. Тэгээд өөрсдөө маш аюултай бүсэтэй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нэр одоо чадлаараа л одоо баярлуулах хэрэгтэй гэж хараад байгаа. Тэгээд өнгөрсөн жил ч одоо ковид анх гарч байгаа чинь ингээл хүн болгон л ковид юу одоо өсвөдд юм хандуулаад ингээд байсан те мөнгө төгрөг гэл ингээд тэгэхээр мэдээж тэр тусламж юмнууд нь бол эзэндээ очсон байх л гэж найдаж байгаа шүү дээ. Гэвч миний хувьд бол бидний манай хамт олонны хувьд бол хайрыг бол яг бодит эзэндээ очно гэж бодож байгаа. Тэрийг бол одоо магадгүй хин нэгэн дарга нь бол аваад тамлаад зараа цаашаа явах боломжгүй те. Тэрийг бол за одоо хордон хатуурхаас өмнө одоо хүмүүс тараа явъя гэж боддог. Тэгээд нэг хүн комент хийчихээс нэг оронд нь зараад мөнгөний нөгөөч гээд тэгэх юм бол худлаа л да. Тэгэхээр бид нар зөвөр юу гэж бодож байгаа гэхээр айргийг наадмыг бол айрыг хуушургүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Ер нь бол айрыг хуушур бүх морь гэл наадам шүү дээ. Сур те ингээл ер нь бол 5 юм болоод нийлээд наадам болчихдог. Гэвч бид нар одоо бүх морь сур байхгүй байгаа юм чинь ядаж хуушур айрыг хоёр нь байна. Тэгээ хуушур айрыг хоёрынхоо ядаж нэгийг нь бол одоо энэ эмч нартай сайхан амсуулъя. Тэр эмчнэр хэдийн ажлынхаа байрнаас гарч болохгүй ингээ байж байгаа хэдэж айрыг уугаад тэр айрыг энэ айргийг энэ малчин түмэн маань бэлгэлсэн шүү гэдэг энэ үеиг сэтгэлээр сэтгэлийн тэнхээ аваачаа сэтгэлийн дархлаа авч усаачаа гэж. Бид нар одоо энэ олон хүнд энэ дигтон айрыг маань хаач хүрэхгүй л дээ. Тэгвэл ямар ч байсан нэг хүн нэг стакан айрыг бол уучих байх гэж бодож байгаа. Тэгээ тэр айргийг уухтаа энэ Монгол үндэсний энэ сайхан энэ ундааг энэ малчин түмэн маань биднэрт ингээд бэлгэлсэн шүү дээ. Тэгэхээр би шантарах ёсгүй, би ухрах ёсгүй, би энэ өнгөрсөн тангарахаас үнж байх ёстой. Тэг үндэсний маань баяр болж байна. Би үндэснийхээ ундааг ууж байна гэдэг сэтгэлийн асар их одоо эерэг одоо дархлаа дэмжлэгийг авна гэж бид нар итгэж байгаа. Тийм учраас бид нар бүр энэ арга хэмжээг олон нийтэд бүр маш олон телевизээр радиог ирж сурвалжлаач гэж байгаа. Ерөөсөө энд рекламда биш ээ. Өнөөдөр бид нар өвчин зовлонгоос болоод үндэснийхэн өв соёлыг байхгүйгээ тухайч хэрүүл хийж шít сошиал медиагаар. Тэгээд тэрний цаана Монгол улсыг тижээж байгаа, Монголыг монголоор нь байлгаж байгаа цорын ганц одоо өв соёлыг тээж явж байгаа малчин түмнээ бид нар нэг талаас бол гомдоож байгаа. Тэдний наадмыг л хүлээдэг. Тэгээд тэднийгээ гомдоосон за тэгээд морь малтай янз бүрээр нэгдвэр нь хэлсэн. Тэгэхээр би юу гэж зүгээр үзэж байгаа юм гээд тэгэхээр энэ тоон айргийг бол Булган аймгийн сайхан Монгол сумын малчид өнгөө өгч байгаа. Энийг бол чойжонц миний би гаргаагүй. Би зөвхөн зардлын тааж байгаа тэр сав суулга наашаа цаашаа явах менежментийн асуудлыг шийдэж байгаа. Хүрийн хамт олон зохион байгуулалт хийж байгаа. Түүнээс бол би өөрөө карманаас гаргаагүй. Тэгэхээр тэр малчин одоогийн байдлаар 20-од малчин өрх байгаа. За энэ хүмүүсийг би маргааш одоо тэр арга хэмжээнд дээр бүгдийн нэр устдаа дуудана. Тэгэхээр ерөөсөө зорилго нь бол Монгол өв соёл бид нар нэгэн дээвэр дээр байгаа ахын дүүс. Монгол өв соёл бол энэ улсыг цааш нь үеийн үед авч явнаа. Энэ өвчин зовлонтой тэмцэж байгаа эмчнэр маань, алтан гартай эмчнэр маань энэ Монгол одоо малчин сайхан түмнийхээ хөдөлмөрөөр бас энэ сайхан үндэсний ундаагаар сэтгэлийн одоо цэнгэл эдлээчээ, сэтгэлдээ баярлуулаачаа гэдэг ийм л зорилгыг агуулж бид нар маргааш арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг хүмүүсийг бол маш сайн одоо түгээж, шеэрлж, дэмжиж олон нийтэд хүргээсэй гэж үзэж байгаа. Тийм тэгэлгүй яг хуу энэ дэр зөндөө миний хувь зүгээр яг хөтлөгч ингээд яг хамт сууж байгаа хатаацсанд ингээд сэтгэл зөндөө ингээд айгуу гоё мэдрэмж нь гоё яваад байгаа байхгүй. Жишээлбэл бид нар өөрсдөө сая ямар цаг үед яаж байцгааж байгаа байлаа. Дээрээс нь эмнэлгийн ажилчид маань сая хүнтэн дур зургийг бид нар харлаа шүү дээ. Маш ширүү адар бороноор Сүхбаатарын талбай дээрээ суугаал байжсэн. Тэр дүр зурглыг бид нар маш ихээр харлаа. Тэгээ яг энэ хүүд дээр бас яг дахин тодруулаад хэлэхэд Булган аймгийн сайхан сумын Модын тийм ээ 20 гаруй малчин айл өрхөйхөндөө баярлаа. Үүнийг яг зохион байгуулж яг энэ хүү эмнэлгийн яг тэр талбар дээр байгаа хүмүүст хүргэхэд голлох үйл ажиллагааг бас чиглүүл зохион байгуулж байгаа хүрийн хамт олондоо бас давхар баярлаа гэдгийг бол дуулах зүйтэй ах маш их баярлаа. За ингээд бол ямар ч тач эмнэлгийн ажилчдаа бид нар айрыг хүргэлээ. За нөгөө талаараа бид нар бизнесээ бас харах хэрэгтэй одоо шүү дээ. Тийм ээ. За бизнесэндээ одоо жишээлбэл одоо энэ наадмын өдрүүдээр энэ нэг халуун өдрүүдээр хэдийн наадамд гэдгэл гүйцэндээ нэг имэ дээр очиж нэг лавшаага идэн, хуушуур идэн. Тэгтээ бас нэг яваад очихдоо нэг айрхтай очихыг хүсэж байгаа байхгүй.
Тэр би жишээлх юм бол элдв газар руу очиод ч юм уу эсвэл нэг зах худалдааны төв дээр очиод шар канистртай айрыг авахыг хүсэхгүй байгаа маа. Яг үнэ. Ерөн масын үед зэндээ тийм л байгаа. Тийм ээ 200-ийн цэнхэр бойшгоноос хүсэхгүй шүү дээ. Тэр хүрээ айргийг би авахыг хүсэж. Одоо жишээлбэл та хоёрын подкастыг сонсчоод нэг нэр идэх штэ янзын айрагтай гэж авах тулвал яаж авах вэ? За тэгэлгүй яг манай компани яг ресторан байгуулагдсанаас хойш ер нь айрга яг бидаасан бас айрг бол ресторанаар дамжаад уулах орчныг нь бол бид нэр үжээ бүрдүүлсэн. Энд бол хүмүүс ирээ сурцсан, уугаа сурцсан. Гэвч тэрийг гэртээ уухыг, хүнийг нь бэлгэлхийг, хааж нэг тийшээ авч явахыг бол бас зорж байгаа. Тэгэхээр бид нар савлгаатай айргны бүтээгдэхүүнийг бол гаргая гэж зорьсон. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бид нар урд нь бол нэг хүрээ айрг гэж явж байгаад одоо хүрээ айрг гэж яг нэрлэхэ болцсон. Оноос нь нэр өгсөн. Тэргүүн гэж нэрлсэн. Тэгээ ер нь бол тэргүүн дээдл хүнсэлтэй. Энэ бол тэргүүн Монгол үндэсний одоо хүнс гээд одоо бүгдийг нь нэрлэхэд тэрний оройд нь байх бүтээгдэхүүн бол айрга тэргүүн. Тэгээ энийг бол тэргүүн хүндэл одоо хүндэтгэн барьдаг байх хэвээр. Эмээдээ, өвөөдөө, аавдаа, багштаа, найздаа тий. Тэгэхээр энэ бол тэргүүн идэ юм аа. Тийм учраас бид нэр тэргүүн гэж савлгаатай айргийнхаа одоо брендингийг өөрчлөөд үндсэн оноос нь нэрийг бол тэргүүн гэж өгж байгаа. Тэгээ тэргүүн айрг маань болохоор одоогоор 5 литрийн савлгаатай болон 1 литрийн одоо шилэн бэлгийн зориултын савлгаатай гэж хоёр гарч байгаа. Үнэлгээний хувьд бол нөгөө бэлгийн зориултын савлгаатай маань бол өндөр үнэтэй байгаа. Тэгээ хүмүүс нөгөө зарим нь бас жоох ойлгохгүй гайхалгаа одоо яхаар юм үнэтэй байдгийг. Нэг жижиг гэнэ хөрч. Тэгээ ганц литр айргийг яасан үнэтэй зарддаг ингээл. Тэгвэл яалчгүй нэрэндээ эцэндээ ухаатай биш. Ерөөсөө цааталт нөгөө савлгаа нөгөө шилэн савлгаатай гадуураа цаасаа хайрцагтай. Тэгэхээр одоо нөгөө хүнд одоо ганцхан бариад орё гэж ярьдаг шиг биш. Тэргүүн бариад орё. Тэгэхээр ийм үнэтгэлийн савлгаатай мэдээж савлгаанд нөхөртөг мөнгө шиг гэж байгаа. Нэмээд бид нар үн цэнийхээ нөхөртгийг бас нэмж байгаа. Тий брендинг талаасаа. Тийм учраас тэргүүн гээд 1 литрийн шилэн савлгаатай айрг бэлгийн зориулттай айрг байгаа. Тэрийг хүн бэлгэлэх юм бол маш гоё. Үнэн яг хэд юм бэ? Тэр нь 30,000 30,000. 5 литрийн. 5 литрийн одоо савлгаатай бай тэр нь хуванцар савлгаатай. Гэхдээ хуванцар савлгаатай бол нэг хүнсний зориултын хуванцар савлгаа. Тэр маань болохоор 40,000 төгрөг байж байгаа. Тэгээ манай маркетингийн залуучууд ярилцж байгаад их гоё шийдэл гаргаж ирсэн л дээ. Нэг орчин үеийн залуучуудын бас яриад байгаа ярианы хэм маягт оруулаад азтантай айрг байдаг байгаа шүү гэдэг хөтөлбөр зарлцсан байгаа шүү юу. Тэгээ азтантай айрг байдаг байгаа шүү гэх хөтөлбөр зарлцсан. Яг энэний цаана логикоор бол нөгөө айргийг бол нөгөө ингээл яг бусад бүтээгдэхүүн шиг ингээл гоё сулаат худалдаа модалтай явагддаг гэж ерөөсөө хүн урд хожид байгаагүй байхгүй. Ерөөсөө айрг бол нэг тийм цэнхэр канистр ундааны сав шалгаар хутгаад гэтэл эн чинь өөрөө бидаасан бүтээгдэхүүн одоо орчин үеийн продакта. Энийг бол ингээд гоё сулаатайж байж болно, дэлгүүрийн лангуун дээр зарж болно, гоё олонний танил хүн гарч ирээ телевизээр рекламд мар штэ тий. Тэгэхгүй ингээд годомжинд ингээд айрг аваар ойролдог байж болох. Шилтэй малгайтай гişнэр зогсож байгаа. Хашгирч өгдөг шүү дээ тий. Тийм байхгүй гэсэн санаагаас бол бид нэр сулаат хөтөлбөр зарлцсан байгаа. 7 дугаар сарын 27-нд манай фэйсбүүкээр нээлттэй шалгаруулна. За нөгөө айргны нөгөө савлгаан дээр нь 6 оронтой код байгаа. Тэр кодоор нь бид нэр сулаагаа шалгаруулна. Тэгээ шагналт нь бол мэдээж маш гайхалтай шагналууд байгаа. Манай үндэсний бас энэ үн цэнтэй зүйлийг бүтээж байгаа 5 нүдэн брэнд гэж байдаг. Тэрний одоо яг айргны гангар шаадсан вар одоо маш өндөр үнэтэй. Тэрийг бол супер шагналтай болгоход хэлсэн байгаа. 5 нүдэн бас аатай байлгүй. Яг 5 нүдэн нэг айл байна гэдэг бол үнцэн аахгүй юу. Тийм учраас манай 5 нүдэн брендийн Бацайх маань дэмжиж өгсөн. За ташрамд бол Бацайхтай баярлалаа гэж хэлмээр байна. За мөн одоо Тавтаа аялал компани манад бол аяллаа одоо яг цаг үеийн байсан бас гоё бүтээгдэхүүнүүдийг бол одоо азтан гоч өгөө гэдэг ингээ өгсөн байж байгаа. Тэгэхээр 7 сарын 17 хүртэл одоо айрг худалдаж авсан хүмүүс маань одоо энэ хүү одоо супер шагналуудыг эзэн болно. Хамгийн гол нь бид нэр энэ хүргэлтээ маш шуурхай хурдан хийхин тулд UBCAP компанитайгаа хамтарч гэрээ байгуулсан. UBCAP бол үнэхээр бас Монголд энэ такси ер нь бас л яг айрг шиг үнэхээр хоцрогдсон байсан салбар шүү дээ. Яг манай өмнөх подкастн жишээл UBCAP-ийн маань Орсон уу тий. За. Би үнэхээр гоё гэж боддог байхгүй. Оросд явж ингээд дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн арга үзэл явж байхад Uber гэлээ ингээд гар өргөж такси барина гэсэн ойлголт байхгүй тий. Тэгтэл Монголч яадаг вэ нөгөө зам зураа авч явна ингэн тэгин. Тэгэхээр энэ бүгдийг халж байгаа үндэсний хэмжээнд одоо хөгжиж байгаа мундаг компани залуу удирдлагатай бид нар бас найз нөхдүүд хоорондоо
хамтарч бие биенээ дэмждэг. Тэгээд UB Cup-тайгаа бол гэрээ хийсэн. Одоо тэгэхээр UB Cup бол манай айргийг бол маш хурцтай олон хүнд бол хүргэж өгнө. Тэгэхээр UB Cup Express руу залгаад шууд айргаа хүргүүлээд авах боломжтой байгаа. Тэгээ мэдээж азтантай байдаг байгаа шүү л гэж. Бага шүү. За окей, ямар ч тач манай хөхрийн айргийг бол өмнө нууж үзчихсэн, амталж үзчихсэн хүмүүс бол угаасаа яг та бүхэн саяны яриаг сонсоод хүртэл арааны шигс насгарсан гэдэгт бол бүрэн дүр итгэлтэй. Яг тэгэхээр бол энд ингээл яриа сууж байхдаа би хүртэл уугаа сууж агаад ярилцдаг байж тээ гэж ингээ бүр бодоо сууж байлаа. Тэгэхээр ямар ч тач азтанд болтон удахгүй бол бас шалгарх юм байна. Тэгэхээр наадмын энэ үеүүд төр хөдөө орон нутаг рууцсандаа явахдаа сайхан аваад тийм ээ машинтаа угаас явж байхад бол тэгэл явах. За хоёлоо яг подкастын бас үндсэн асуултуудаас би асуухыг хүсэж байна л да. Түрүүн та битэрийг яран дээрцэндээ гарсан. Ягаад нэг алдартай хүн гарч ирээ тэрийг ингээд телевизээр ингээд гаргаад иж болдгоо юм бэ? Ягаад дандаа ингээд зах худалдааны төв дээр л байдаг хүмүүсээр бид нэр айргийг төсөөлөх ёстой гэж ингээд ярьжсэн. Тэгвэл ягаад өнөөдөр Монгол айрыг яг дэлхийд гарч чадахгүй байгаа юм бэ? Тэ? Ягаад дэлхийд ингээд яг брэнд нь болохгүй байгаад байгаа юм бэ? Тэ? Яг энэ дээр та хариулж. Одоо жишээлбэл Итали ч юм уу өөр босод ч ингээл орнууд биш үү? Европын орнуудаар дарс гэл ингээгүүч Европ төр чигтээ ингээл нүдэн төсөөлөгддөг те. Тэгвэл айрыг гингүүд бол за ёстой Монголд ирээл амсаж үтсэн хүн л мэдэх баг. Тий. Та энэ дээр хариулт өгөөч. Ийм байгаа. Бүтээгдэхүүн чадахгүй байгаа гэж би бодохгүй байна. Зүгээр хүмүүс л хийхгүй байгаа. Магадгүй хийгээд жоохон бэрхшээл гарах юм бол тэрнээс нь айгаа болчиход байгаа. Тэгэхээр ерөөсөө тууштай байх хэвээр. Аливаа юмд ер нь болохгүй гэдэг юм бол байдаггүй, болгодог. Өнөөдөр хүн төрөлхтөн бүгдийг болгосоор ирсэн тий. Одоо интернет технологи, сансар октор, одоо нано технологи, шинжлэх ухаан гэдэг ингээ харах юм бол хэдэн 100 мянган жилийн өмнө хүмүүсийн болохгүй гэдэг зүйл бүгд болцсон шүү дээ. Нисч чадахгүй гэсэн ниссэн, машин цуугаад өөрийн хөдөлгөөрөөр өнөөдөр техник технологи хөгжсөн. Хоорондоо хол байгаа хүмүүс шууд хоорондоо ярьж болно гэж хинч төсөөлөөгүй бүгд ярьсан. Гэрэл чийдэн асаана гэж хинч бодоогүй асаасан тийм. Тэгвэл айргийг дэлхийд гаргах боломжгүй гэж би бодохгүй байгаа. Боломжтой. Зөвхөн хин хийх хэрэгтэй байхгүй хин нэг хийх хэрэгтэй. Гасаар ухаан дээр та яг чадах уу? Тий, шинжлэх ухааны бүх нээлтүүд дээр хэдэн мянга давцсан байдаг шүү дээ. Бүр шантраад болоод дахиад тий. Гэтэл айргийг өнөөдөр яг тэгж хийсэн хүн байна уугүй би бол сайн мэдэхгүй байгаа. Би бол хийх ёстой л гэж харж байгаа. Би яг ам асууж байхгүй. Та яг хийх чадах уу гэдэг. Би ерөөсөө чадах ёстой байхгүй. Чадах ёстой. Би чадахгүй бол өөр хэн чадах юм бэ? Магадгүй би чадахгүй бол дараагаас гарч ирж байгаа мянган залуучууд энийг үргэлжлүүлээд хийх ёстой. Тэгэхээр айрыг бол маш их амин дэмтэй, маш их одоо давуу одоо эрүүл мэндийн маш том давуу чанаруудыг агуулж яадаг. Тэгээд шинжлэх ухааны талаас бол маш их тийм хүчтэй. Ер нь бол хэр баргийн тийм гадны нэм бактери өөртөө шингээгээд идэг өөрөө их хүчтэй. Сүү бол арай өөр тий. Тэгэхээр айрыг бол энэ гүний саам тэгээд энэ Монгол тал нутагт бэлчиж байгаа гэдэг чинь өөрөө маш том боломж байхгүй. Маш том одоо энэ нүүдэлчин энэ тал нутагт тэр уулын оройд ургасан өвсийг очиж идэх боломжтой малчин ганц задуу байгаа байхгүй. Тэр чинь дандаа уулын оройд авирж явж байдаг. Усны соргийг нууж байдаг. Өвсний сорг одоо гоё идж байдаг тий. Тэгээ энэ бэлчээрээр явж байгаа энэ адуу. Тэгээ адуу нь өөрөө маш их тийм мах шүлний талаасаа ч юм уу бифизлог талаасаа маш мундаг юм амтэн. Тэгэд энэ амтны энэ сүү гэдэг бол өөрөө тэрчгээр юм. Тэгээд энэ юм амин дэм. Тэгээ энэ амин дэмээр ингээд муламжлал гаргаар хийгээд ингээ ундаа хийсэн. Энийний цаана эрүүл мэндийн болон одоо энэ орчин үеийн хүмүүсийн нөгөө нэмэл хүнсний нэмэлт ижил, уураг, коллаген одоо юу гэдэг нэ тэр бүгдийн дотор байж байгаа. Тэр энийг зүгээр ингээ цаашаа явуулахын тулд жоохон зориг зүрх хэрэгтэй, хичээл зүтгэл хэрэгтэй, төвчээр хэрэгтэй. Энийг ойлгосон хүмүүстэй хамтраа санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгээл шинжлэх ухааны талаас нь наривчлал гаргаж ирэл ингэх юм бол бид нэр тун удахгүй гүүний саамтай гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж ирнэ. Гүүний саамтай төрөл бүрийн уурга гаргаж ирнэ. Одоо фитнест явж байгаа хүмүүсийн хэрэгжилж байгаа уургууд байгаа шүү дээ. Тэрийг хүртэл бид нэр гүүний саамтай их боломжтой. Тэгээ энэ тал дээр мэдээж судалгаа хэрэгтэй. Судалгааны хийхийг зорж байгаа. Тэгэхээр айрыг бол дэлхийд дахинд гарах асуудал бол цаг хугацааны асуудал. Ялангуяа Монгол энэ тал нутгийн зэрлэг адуу гэж ярьж шүү дээ. Зэрлэг Монгол адууны сүү дэлхийг ундаалах цаг бол цаг хугацааны асуудал. Энийг хийх ёстой хүн нь хийгээл хичээгээл явах юм бол тэгэл 50 жилийн дараа 30 жилийн дараа магадгүй 5 жилийн дараа боломж байгаа.
Нэгдүгürt нь бол яг экспортын асуудал, Монгол соёлын асуудал яригдчихж байгаа зэн. Яг л та бүхэн ярьснаар 30 жилийн дараа эсэргээрээ Монгол улс дэлхийн те яг энэ бэлчээр дээр нь ирээд айрыг ууцгаая гэдэг энэ аялал жуулчлал хүртэл дагаад хөгжин түүнээсээ шилгаалаад дид үтэц эдийн засаг маш том өөр боломж гарц гаргалгаа бол ингэж хэлбэр болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол би ямар ч тач чойжом заахад бол итгэжийн хүрийн хамт олонд бол итгэж байгаа. Тэгээд яг тэгэхээр би яг энэ хүү подкастынхаа төгсгөл дээр бас нэг чамин гэхдээ чаминч гэж бас илэрхийлж болохгүй байна. Бид нэр өнөөдөр яг цаг үеийн нөхцөл байдлыг бол бүгдээрээ мэдтгэж байгаа. Ковид гэдэг зүйл бол бид нарыг бол тойроод гарсангүй бүгдийн л дайраад гарлаа. Эрүүл мэндийн эренч тэр, эдийн засгийн аренч тэр, бизнесүүдийн ч тэр нураахын нурааж зарим боломжтой бизнесүүдийн харин эсрэгээр нь хөл дээр нь босгож байгаа шүү байна. Хүрийн хоёр салбар бол нэг нь бол ихтлүүрийн хажуу талд байдаг гэсэн, нөгөөх нь яг төв дээр буюу тусгаар тогтнолын ард хөвсгөл дээр бол байдаг гэсэн. Би бол хөвсгөл рүү бол орох дуртай байсан л да. Тэгээд яалч ковидоос хойш бол нэрэл ороогүй юм байна. Түрүү ингээд хаагдаад яг ингэж ажиллагаатай байгааг нь мдээгүй. Тэгэхээр одоо бол ямар ч тач ингээд франчайз бизнес болж байгаа гэж яг илэрхийлсэн. Түүний талаар хоёулаа бас яг энэ сонсогчдоо бас хуваалцаад өнөөдрийнхөө подкастыг хамтдаа өндөрлөцгөө. За тийм. Тэгэлгүй яг хөхүр рестораныг бид нэр хөгжүүлээд явж байгаа. Тэгээд хөхүр ресторан гэдгийн цаана саяны ярьсан ариг тэгээ бусад маш олон Монгол үндэсний бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энийг ингээд цааш нь хөгжлийг ингээд харахаар бид нар мэдээж орчин үеийн залуучууд энэ хүнсний буюу энэ хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ирэхэд яаж явах юм бэ? Ер нь цаашдаа хөгжүүлэх гэвэл одоо суурийг яаж цутгах юм бэ? Тэгээ яаж цааш нь хөгжүүлэх юм гэдэг л асуудал баггүй. Тэгээ бид нэр мэдээж одоо заавал технологи баг одоо хаяанд мөн ирсэн зүйл зөндөө байна шүү дээ. Энэ бол франчайз бизнес те. Одоо дэлхийн шилдэг брэндүүд бүгдээрээ л франчайзаар ороод ирсэн. Бид нэр тэднийг ямар мундаг юм бэ, ямар гоё юм бэ, соёл нь гоё юм байна, бүтээгдэхүүн нь гоё юм байна гэл ингээл эдлэл хэрэглээл явж байгаа. Тэгэхээр ерөөсөө холыг зорж байгаа бол яарахгүйгээр суурийн цутгая. Суурийн сайн цутгая. Тэгвэл би өнөөдөр хөхүрийг цаашаа энэ Монгол үндэсний уламжлалт хүнсийг дэлхийд дахинд гаргая л гэж зорж байгаа бол франчайз болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр франчайз болохын тулд маш их стандартуудыг тогтоох хэрэгтэй. Тэгэхээр энэ стандартыг тогтоох ажлыг одоо эхлүүлье. Тийм учраас сая 2020 он буюу яг өнгөрч яг жилийн өмнө яг одоо жил болж байна. Яг одоо хөхүрийн түүхэн гэж хэлж болох шийдвэр гаргаж байгаа. Тэр нь бол франчайз бизнес болгоё гэж өөрчилсөн. Тэгээд бүх салбаруудаа хаасан. За тэгэл үндсэн нэг салбар дээр буюу одоо нэгтлүүрийн ажиглалын мантахаас өртөлөө хоёр давхар дээр бол бид нэр бүх юм өөрчлөөд одоо франчайз рестораныхын төв салбар гэдэг хөрөнгө оруулалт босгосон маш олон бас мундаг залуучууд одоо дэмжиж хөрөнгө оруулалтаа хийсэн. За ингээд тэр хүмүүсийн хачаар бол ингээд сайхан засал хийгээд явж байгаа. Гэвч ковид гарч ирээд ингээд одоо бараг жил болчлоо л да, жил ажиллахгүй одоо хамгийн асар удаан одоо жил засар хийсэн л ресторан болж хувирж байгаа шиг байна. Тэгээд яг нөхцөлөд бол угаасаа ялцчихгүй ингээд харчлаа. Тэгээд бид нэр яг ингээд явж байхдаа менежментийн ажлуудаа хийгээд франчайзийнхаа хоёр дахь салбарыг одоо тэрэлжид одоо налахт үйл ажиллагаа явуулдаг бас залуу бизнес гэр бүлийнхэнтэй хамтраад хоёр дахь франчайзаа өгж байгаа. Тэгээд тэндийн заслын ажил маань бас гүйцэтгэл юмнууд нь хийгээд дуусж байгаа. Тэгээд үндсэндээ бид нэр одоо хоёр салбараа нээхэд тун орцсон байна. За албан ёсны гранд офнинг бол бид нэр ер нь яг нөгөө анх үүсгэн байгуулагдсан өдрөө хийя гэж төлөвлөд байгаа. Тэр 8 сар ихээр яг 7 сарын сүүл 8 сарын их цаг хугацааны байдлаа харж агаад хий гэж бодож байгаа. Үйл ажиллагаагаа бол одоо 2 хоногийн дараа эхлүүлнэ. 7 сарын 10-наас эхлээд айргаа уудаг, хошуур айддаг, шорлогоо айддаг одоо нөгөө хөнгөн байдлаар эхлүүлнэ гэсэн үг. Ихтлүүрийнхээ хажуутлын салбар дээр. Ихтлүүрийнхээ хажуутай. Тэгээд хоёр дахь нь бол тэрэлжийн гүүрэн дээр яг тэрэлжийн гүүр гараад одоо баруун гар талд байрлах супермаркетын хоёр давхарт байгаа. Тэгэхээр яваад амтшгүй хүмүүс яваад ирэхээр ер нь бол амтахгүй мэдэх баг. За ийм нөхцөл байдалтай байна. Тийм учраас хөхүр ресторан маань эргээд нөгөө залуучдын одоо бидний хийж занснаар камбэк хийх гэж байна да. За тэгээ юугаа зогсоолын асуудал бол сайн шийдээрээ. Яваад очдөг машин тавих газаргүй байх. Тэгэхээр яг өнөөдрийн подкастт би бол айгүй гоё сэтгэл үеиг байна. Тэгээд яг энэ хүү подкастынхаа төгсгөл дээр бол Grand Marshall Luxury төсөл дээр бол одоо сэлбэд бол бид бүхэн 3 хоногийн хугацаанд бол хүрхээ хамт олонтой хамтдаа бол тэн дээр байцгаан тэр яг түүний ялдамд бол 7 дугаар сарын 9-ний өдөр манай хүрэх хамт олон маань нийгмийн хариуцлагыг хүрээнд бол эрүүл мэндийн салбарын ажилчдаа зориулсан 1 тонн айргийг бол яг ингэж бэлгэлэх гэж байгаа. Тэгээ би яг өөрөө зүгээр юм хөтлөгчийн сонирхлын нэг 20-тай залуугийн сонирхлын үүднээс асууж шүү. Гэс асуучих төгсгөл дээр 1 тонн айргийг гаргахад хичнээн одоо жишээлбэл
хэмжээний гэх юм уу хугацааны ингэж сүү одоо зарцуулагддаг юм бэ. Яг хоо хэмжээний хувьд бол нэг актер өөрчлөлт бол байхгүй. Яг 100 тонн 1 тонн гэвэл 1 тонн самл гэсэн үг. Голны эсэлдэх процесс нэрэл хугацаа бол гэхдээ нэлээд байдаг бах тий. Гайгүй штэ. Одоо айраг бол 1 хоногийн дотор л үйлдвэрлэж байгаа штэ. Тий, айраг үйлдвэрлэх процесс ч өөрөө их одоо амархан гэж хэлэх нь хаашаа цаг хугацааны хувьд бол гэхдээ тэр чинь 1 тонныг цуглуулна гэдэг чинь өөрөө удаан штэ тий. 1 тонн олон айлууд яг нийлж байгаа. Тэгээ олон айлуудын хүчээр энэ бүрдэж байгаа. Тэгэхээр 1 тонн айраг гэдэг бол 1 тонн саан буюу сүүл гэсэн гүний сүү гэсэн. Тэгэхээр 1 тонн гүний сүүг одоо саахын тулд хичнээн сайлчин, хичнээн малчин байгаа гэдэг нь бол ингээд 20. Тийм байна. 20-д айл өрхөөс ирж байгаа. Тийм учраас бас л том нүсэр ажил болж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ өөрөө түрүүн манай Чойжам цахыг хийснийг бол бүгдээрээ яг сонслоо шүү дээ тий. 1 тонн гэдэг энэ их сүү сайлч одоо яг яаж ингэ самыг бэлтгэгч яаж тэр хүмүүсийн хөдөлмөр үлээ. Тэр яг энэ зүйлийг бас л яг ижлэгэн тэнд бас хөдөлмөрлж байгаа хүмүүст нь хүргэж байгаа. Энэ бол маш том ажил. Тэгэхээр энийг бол давхар мөн подкастынхаа төгсгөл дээр бол баярлаа гэж илэрхийлмээр байна. За наадам бол одоо хэдүүлээ хэдий наадамлахгүй зэндээ ийм амралтын байдалтай байгаа учраас хэдүүлээ наадамаараа бол айрыг хуушуурнаасаа холдохгүй нь бол угаасаа тодорхой. Байя гэхэд гэр гэртээ хуушуураа чимэгчл тараа. Гэхдээ айргийг бол манай Улаанбаатар хотод байгаа энэ подкастыг сонсож байгаа хүмүүсээ шууд яг одоо хөхөрлөө залгаараа. Ягаад гэвэл би өөрөө өмнө нь орж үзчихсэн хүний хувьд бол ингээд айгуу гоё одоо чайжам цахаас одоо ингээд мөнгө авсан юм шиг тийм их ламдж өгч штэ. Тэгээ би энэ дэр өөрөө яг гол нь амбардан бол хийлч чадж байна. Эцэст нь би өөрөө өмнө говь. Өмнө гот нутагтааны хаад очиход аймгийнхаа төв дээрцэндээ ядаж хөхүүрийн нэг салбарт нь ороо сууж байгааг маш их хүсэж байгаа шүү. Тэгэхээр бас яг энэхүү франчайзыг илүү олон газар бас хүргээрэй гэж хүсэж байна. Айраг химэх энэхүү ундаг дэлхийн брэнд болгож дарс гэдэг зүйлтэй бол өрсөлдөхүйцээр түүнийг давж гарсан бүтээгдэхүүн болгох их хүсэлт нь бол өндрөөсөн дээр амжилтыг хүсээрэй. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд подкастнда урьж оролцсон дүүдээ баярлалаа. Энэ одоо сайхан хэвлэл мэдээллийн болон орчин үеийн залуусын одоо сонсох дуртай энэ суугаар дамжуулаад маш олон зочдыг урьж оролцуулдаг байх. Тэгээд энэ зочдороо дамжуулаад нийгмээ бас гоё танин мэдгээс одоо юу гэдэг танин мэдхийн одоо бүх одоо юу нээж өгдөг ийм сайхан ажил байна. Тэгээд энэ дээр урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд Grand Marshal гэдэг манай хамтарч байгаа төсөл маш гоё төсөл байгаа. Тэгээд энэ төсөл дээр бид нар бас 3 өдөр аргаараа ингээд сайхан хүмүүстээ үйлчлэгч байгаа. Тэгээд энийг л бид нар баг наадам шиг л төсөөлж байна. Тэгэхээр манай хамт олонны хувьд бол эсрэг наадам болох юм шүү дээ. Хөхүүрийнхээ 2 салбарыг нээгээд хаалгыг нээгээд хүмүүсээ урих Grand Marshal төсөл дээр хамтарч ажиллах бол манай хувьд бол наадам болоо хувьчлаа. Тэгээд баярлалаа. Ажилтны амжилт хүсье сайхан наадаарай. Баярлалаа. За баярлалаа. За энэ үрээд басгая.